Нийтийн тээврийн аж ахуй нэгж байгууллагын замын цагдаагийн газар, нийслэлийн нийтийн тээвэр, нийслэлийн авто замын газар, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хамтарсан шагналтыг зохион байгуулж, хугацаатай үүрэг өгсөн боловч төдийлөн үр дүнд хүрээгүй байна. Хугацаа өгсөн үүргийг шалгасан боловч нийтийн тээврийн жолооч нарыг хөдөлгөөнд оруулах сахилга, соёл дутмаг, урсгал, гэрэл дохио, игнээ байр буруу эзлэхээс зам дээрийн осол хэрэг зөрчих зэрэг зөрчил дутагдал арилгахгүй байна. Цаашид зөрчил гаргасан жолооч нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг захиргааны хэргийн тухай хуулийн 25-ын 5 заасан заалтаар 6 сараас 2 жилээр эрхийг нь хасах, аж ахуй нэгж байгууллагыг захиргааны хэргийн тухай хуулийн 25-ын 7 заасан заалтаар 50,000-аас 200,000 төгрөгөөр торгох арга хэмжээг авахар болж байгаа юм а. Тэгэхээр яг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр байрладаг нийтийн тээврийн 3 аж ахуй нэгж үндсэндээ байдаг. За Тэнүү Эрдэм Транс, Бат Сайз гэдэг. За энэ дүүрэг дээр байрладаг аж ахуй нэгжүүд дээр бол манайх бас хамтарсан сургалтууд чиглэлээ. За тодорхой ажлын өдөр тутмын төлөвлөгөөний дагуу нийтийн тээврийн үйл ажиллагаа жолооч нарын гаргаж байгаа зөрчил рүү хандсан ажлын юмнууд бол нэлээд хийгдлээ. За тэгээд тодорхой хугацааны дараа мөн дахиад энэ ажиллагааныхаа юмнуудыг бас эргээ шалгаад үзэхлээр яг одоо бидний бас төлөвлөсөн ажлын дагуу бас нийтийн тээврийн бас зам хөдөлгөөний хууль дүрм зөрчгөөргүйгээр хөдөлгөөнд оролцож байгаа тийм зүйлүүд нэр бол бас хангалтгүй байгаа. Тэгээ энэ дээр бол одоо бид нар бас зөрчлийг арилгах нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарын сахилгын хариуцлагыг дэвшүүлэх зорилгоор бас арга хэмжээ юмнуудыг бол нэлээ авч хуулийн хүрээнд ингэж ажиллаж байна. Ер нь бол гол одоо нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарын гаргаж байгаа зөрчил гэх юм бол нийтийн тээврийн хэрэгслийнхэн зогсоол буудлын дээр бүрэн гүйцэд орж чаддгүй, зогсож чаддгүй. За игнээ байр эзэлж явж чаддгүй. 3 игнэтэй зам байлаа гэхэд зорчих 1-р игнийг одоо нийтийн тээврийн явах игнэ гэж ойлгож ингэж хөдөлгөөнд оролцож чадахгүй, 3-р игнэгээр явдаг ч байдаг юм уу тийм ээ. За мөн маршрутынханд одоо заагаад өгсөн батлагдсан байж байгаа маршрутынхаа зөрчлүүдийг зөрчиж байгаа. Маршрутын бус газраар нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг. Иймэрхүү зөрчлүүд байдаг. Энэ маршрутын бус хэсгээр одоо хөдөлгөөнд оролцсон гэдэг маань өөрөө эргээд тэр зам орчиндөө нийтийн тээврийн том автобуснууд ороод ирэхээр бас хөдөлгөөний төвшин задлыг тэр хэмжээгээр үүсгэж өгдөг. Ийм зүйлүүд байдаг. Нийтийн тээврийн жолооч нар маань зогсоол дээр зогсдоггүй, цахилга соёл дутмаг зэрэг гэрэл дохио, игнээ байр буруу эзэлдэг их мэтийн зөрчлийг ихэвчлэн гаргадаг байна. Түүнчлэн зөвхөн Баянгол дүүргийн хэмжээ нийтийн тээврийн 12 жолооч эрхээ хасуулаад байгаа юм а. Хэрвээ жолооч, нийтийн тээврийн жолооч нар болон аж ахуй нэгж байгууллага хүлдүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцохгүй бол цаашлаад зөрчил дутагдал гаргах юм бол хатуу арга хэмжээ авч захиргааны хэрэг тооцохоор болж байгаа юм а.